Бацгаана уу. За та бүгдэд e-weaves буюу econometric weaves гэсэн энэ econometric-ийн мэргэжлийн програмыг хэрхэн үнгөө суулгаж болох вэ гэдгийг танилцуулъя. За үүний тулд эхлээд бид нар e-weaves.com гэдэг энэ програмыг сонирхолж байгаа сайт руу ороод за энэ дээр харагдаж байна. Register гэдэг бүртгүүлэх ёстой. За e-weaves 12 student version Lite. За University version 2 бол үнгүү. Өөрөөр хэлбэл одоо сургалтын зорилттой энэ хоёр version бол үнгүү байдаг. Тэгэхээр та бүхэн бол өөрийнх нь сайтнаас аль биесны сайтнаас нь ороод даунлоод хийгээд энэ хоёр одоо програмыг үнгүү суулгаад ашиглах юм боломжтой. За University version-ыг суулгах уу, student version-ыг суулгах уу гэдэг дээр бас давхар зөвлөгөө өгөх хэрэгтэй байх гэж бодож байна. За эхлээд бид нар бол заавалчгүй бүртгүүлнэ. За энэ бүртгүүлэх хэсэг маань харагдаж байна. Аав нэрээ бичээд. За мэйл хаяг дээр нь бол анхаарах хэрэгтэй. За өөрөөр хэлбэл үнгүү суулгахын тулд одоо serial дугаар нэг удаагийн serial дугаар та бүхэн мэйлээр ирнэ. За тэгэхээр мэйлээ бичихтэй хэрвээ оюутнууд маань бол сургуулийн UFE дүү цэгийн гэсэн албан ёсны сургуулийн өргөтгөл бүхий мэйл хаягаа энэ дээр бичих шаардлагатай. За тэгээ утсаа бичээд University of Finance and Economics Mongolia гэж бичээд за тэгээ хэрвээ одоо бакалаврын оюутнууд бол undergraduate, за докторийн оюутан, магистрийн оюутнууд graduate student-ийн дугуулаад за эсвэл хэрвээ багш байвал faculty, за мөн одоо боловсролын байгууллагад ажилладаг хүмүүс ах юм бол энэ faculty гэдгийг дугуулаад за энэ асуултанд хариулаад request serial number төвчийг дараад бол бид нар бүртгүүлчихэж байгаа. За ингээд бүртгүүлсний дараагаар бид нар яах вэ гэхээр их удахгүй, нэг удахгүй мэйл ирнэ. За тэр мэйлээр бол танд юу гэж ирэх вэ гэхээр за ийм serial дугаартай танд өгч шүү нэг удаагийнх гээд. За тэгээд өөр тохирсон хэрвээ одоо MacBook ашигладаг эсвэл Windows бол аль өөр тохирсныгоо энэ хэсгээс ороод суулгаарай гэд линкийг явуулна. За мөн энэ лиценз маань хизээ дуусах вэ гэдэг энэ хугацааг бол энд бас өгж байгаа. За тэгээд e-weaves програм сурах бусад ресурсууд юу вэ? За мөн видео, за бид нартай холбоо барих гэсэн ийм хэсэг бүхий мэйл ирнэ. За ингээд мэйл ирсний дараа энэ линкээр нь ороод MacBook юм уу, Windows юм уу аль тохирохоо татаж аваад суулгана. За татах хэсэг бол энд харагдаж байна. Windows бол эндээс, за Mac бол эндээсээ гэх. За энд бол нэг анхаарах юм нь юу гэдэг вэ гэхээр хэрвээ student version суулгаж байгаа бол 1 жилийн эрхтэйгээр үнгүү эрхтэйгээр ирдэг. За student version бол university version-ыг бодох юм бол сул талтай. За давуу тал нь бол мэдээж урт хугацаагаар ашигладаг буюу 1 жил хэрэгэлдэг. За university version бол ерөнхийдөө 6 сарын л эрхтэй байдаг. За ер нь бол student version-ыг бодвол арай давуу байдаг. За сул тал нь бол тэр богино хугацаанд хэрэгэлдэг. Хагас жилийн бараг хагас жил богино хугацаанд хэрэгэлдэг ерөөс бол. За student version бол ямар сул талтай вэ гэхээр ерөнхийдөө ажлын файл маань хадгалагддаггүй. Дээр нь бол одоо төвөрийн утгын хэмжээс нь бол тодорхой хэмжээтэй заагдсан байдаг. За мөн за тэр яг одоо University version-тэй харьцуулаад харъя гэх юм бол би энд бол харуулж байна л да. За тэгэхээр эндээс бол тодруулаад харж болно. За гэхдээ би бол оюутнуудад бол econometric weaves гэсэн 12 student version-ыг жил хэрэглэхээр ингээд суулгах нь зүйтэй гэж ингэж зөвлөдөг. За та бүхэн сонголтоороо бол бас University version-ыг 6 сарын хугацаатай суулгах бас боломжтой. За ингээд эндээс даунлоод хийгээд татаад суулгасны дараа түрүүчийн энэ serial дугаар оруулаад за ингээд програм чинь ажиллахад бэлэн болно. Хэрвээ ажиллахад бэлэн болсон бол програм бол яг ийм байдалтай бол харагданаа. За мэйл хаягаар ирсэн түрүүний тэр serial дугаарыг бол нэг л device буюу нэг компьютер дээр 1 жилийн хугацаанд ашиглах ийм л боломжтой ирдэг. Дахин өөр компьютер дээр, өөр device дээр суулгах бол боломжгүй. За тэгээд ханаас
бүртгүүлэх вэ? Мөн хаанаас татаж авах вэ гэсэн линкийг бол доорх коммент хэсэгт оруулнаа. За анхаарал хандуулсанд баярлалаа.